За эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэдчилье. Хүн ертөнц подкаст 3 дахь дугаараа буюу энэ 2026 оны 1 сарын 3 дахь нэвтрүүлгээ таагүй хүргэхэд бэлэн болоод сууж байна. За энэ удаагийн нэвтрүүлэг нь бяцлах ухааны нэвтрүүлэг байгаа. 3 дахь дугаар болгон буюу бяцлах ухааны нэвтрүүлэг болж ингэж явдгийн учир нь болохоор бид нөгөө төрөлхийн буюу жамын дагуух байдлаар болохоор бид нар үгийн бяцлагч чанартай гэдэг нэг юм бидний хүмүүн заяаны их язгуурын өгөгдөл нь сүнслэг ахуй язгууртай гэдэг шиг бидний хүмүүн заяа маань өөрөө бас энэ бяцлагч чанартай ийм бас нөгөө бидний нөгөө дотоод мөн чанарын их язгуураас үүдэлтэйгээр хүмүүн заяаны тухайдад уудлан нээсээр байх атал бяцлаглын гэдэг нэг энэ ойлголт нь тодорхой маш том огтхон болон ингэж босч ирдэг. Энэ нь болохоор бяцлагч чанар гэж ийм чанар байгаа. Энэ тухай өнөөдрийн нэвтрүүлгээ бас давтан сануулсан дахин нэг хөөрнөж ярих гэж ингэж бодлоо. Ер нь бол бяцлах ухааны нэвтрүүлгээр байнга ярьдаг сэдвэлдээ байнга л хэлж байсан тэр өмнөх дугааруудад хүн ертөнц нэвтрүүлгийн өмнөх дугааруудад тэгэхээр нөгөө бяцлагч чанар гэдэг маань юунаас үүдэлтэй болоод хүнийг бяцлагч угийн бяцлагч чанартай гिचх вэ гэхээр тухайн хүмүүн заяа нь өөрөө альва зүйлийг сурч мэдэх түүгээр дамжуулан хөгжих тэр хөгжлийнхөө хэрэгцээр ухамсарлаг энэ ахуйг цуглуулах буюу одоо ухамсарлагаар илүү их сүнсээ хөгжүүлэх гэсэн ийм үндсэн зорилготой байдаг учраас өнөө хүн маань сэрэм зэхэтэж бай, сэрэм зэхийг үүж бай ямар ч тохиолдолд бяцлаглын нэг мөн чанартай явсаар байдаг гэсэн ийм ойлголт гарч ирдэг. Тэр нь одоо бяцлагл гэж хэлэхээр бид нэр хөндрүүлж авч үзээд байдаг л да. Яг бяцлах ухаан огтхон дээр ингээд аваад харахаар олон янзын бяцлаглын тийм төрөл зүйлүүд байна. Энэ нь бол мөн дотоод гүнрүүг нэвтрэх янз бүрийн аргачлалаар бий болсон. Энэ олон одоо урт хугацааны бөгөөд үеийн энэ бяцлаглын багш нарын төвчөлж авч үзсэн ийм олон төрөл зүйлийн бяцлал байдаг. Гэхдээ хүний язгуур нь угаасаа бяцлагч чанартай гэдгийг учир нь болохоор хүн эхлээд одоо ингээд бяцлал гэхээр бид нар яг л бяцлаглын төрлийн тухай яриад нэг тийм багш энэ төр төв дөр очно гэсэн л юм бодогдсон тийм үү. Гэтэл хүн ертөнц сувгийн энэ бяцлахгүй энэ подкаст нь болохоор та өөрөө бяцлагч чанартай гэдгийг хэлж өгч байна. Та өөрөө бяцлагч чанартай. Энэ нь танд угаасаа заяатай байгаа гэсэн үг. За энэ тухай өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ задлаж ярьж өгье. Бид хүүхэд ахуй наснаас эхлүүлээд тэгээд дотоод ертөнцийн эрх мэдэлд ордог. Тэгээд дотоод ертөнц нь бидний насан туршихаас өмнө буюу насан туршид аль хэдийн оргилдоо өгчихсөн биднийг эзэмдсэн өдөртсөн байдгаа гэж ингэж ярьж байгаа тийм ээ. Бяцлагч чанар гэдэг маань өөрөө одоо хүүхэд наснд яаж илэрдэг юм бэ гэхээр энэ одоо
одоо даган баясах хэлбэрээр илэрдэг. Даган баясах хэлбэрээр илэрдэг. Бясалгал гэдэг маань одоо яг хүмүүний одоо энэ дотоод ертөнцтэй холбоотой энэ хүүхэд ахуй наснаас эхлүүлээд ингээд явах энэ шатараатай үйл ажиллагаатай авцалтуулж ингэж авч үзвэл бясалгал гэдэг маань өөрөө дадуулга гэсэн үг юм байна. Дадуулга. Тэгэхээр нөгөө бид нар амьдралдаа байнгын юмыг дадуулж байдаг. Тэгэхээр хүүхэд ингээд нөгөө даган баясдаг гэдэг маань юмыг өөрөө ингээд одоо эцэгээ хараад ах дүүнрээ хараад ингээд дуурайдаг тэрийг ингээд тэр дуурайх тэр даган баясах энэ хэлбэр нь өөрөө бясалгалын нэг анхан шатны хэлбэр болж илэрдэг ийм учиртай байгаа юм л да. Тэгээд энэ дадуулах нь одоо жишээ нь хүүхэд ингээд баг байхдаа ингээд аав ээж нь янз бүрээр дуурахад адилхан дуурах гэж оролдох. Тэгээд янз бүрийн хөдөлгөөн хийхэд тэрийг нь дуурайч хийх нэг маатгансан хөөрхөн үйлдэлүүд хийдэг шүү дээ. Энд чинь яг ингээд нэг сармагч шиг шүү гэд бид хүүхдүүдэд өгөөдөөд нэг тийм гэр бүлийн халуун дулаагаар амьсгалтай болдог доо. Энэ бүхэн чинь нөгөө тэр дадуулах хийж эхэлж байгаа буюу дадуулгыг өөр дөрөө дадуулж эхэлсэн энэ зүгээр л нөгөө нэг энэ өөрийнх нь төрлөх чанарын ийм үйлдэл болоод явчихж байгаа. Эндээс бясалгал эхэлдэг ба гэдгийг одоо миний бие та бүхэндээ ингэж сонирхуулж ингэж хэлэх гээд байна л да. Энэ нь болохоор ингээд одоо бясалгал гэдэг юм байна. Дадуулгаас эхэлнэ гэж юм тийм үү? Дадуулах нь юунаас эхэлж байгаа юм бэ гэхээр даган баясах үйлээс эхэлнэ гэх. Тэгэхээр даган баясах үйл нь хүүхэд өөрөө ухамсартай буюу ухаантай зориудаар хийсэн үйлдэл биш байдаг. Сармагч шиг гэж хэлж байгаа учраас болохоор нөгөө чинь зүгээр л дуурайгаад байна те ямар ч тийм юу алга ямар нэг санаа оноо юм алга. Тэгээд ингээд дуурайгаад байдаг. Одоо нэг юм гудамжаар явж байгаа нэг юм таягтай ч юм уу доглон хүмүүнийг харахаараа хараас нь доголцоод нэг дуурайгаад явчихдаг. Тэгээ энэ миний ингээд яг л нөгөө даган баясж байгаа буюу дадуулж байгаа хэлбэр болж байгаа юм л да. За эндээс бясалгал яагаад эхэлж байгаа юм бэ? Энд чинь авчлахгүй байна гэсэн юм утга санаа юм гарч иж магадгүй л дээ. Тэгэхээр ер нь бясалгалын их үндэс нь дадуулга байд юм а гэдгийг л одоо энэ нэвтрүүлгээрээ гол нь ярих юм. Тэгэхээр дадуулга гэдэг зүйлийг олон одоо амьдралд тохиолддог буюу энэ өдөр тутмын амьдралын үйл явц дээр бид нэр дадуулсаар байдаг үйл явцтайгаа харьцуулж түүнийг жаахан бодож эргцүүлээд ингээд үзэх юм бол их адил буюу тийм дадуулгаар бид нар аливаа зүйлийг хийгээд байдаг мэдэх болно. Тэр нь болохоор бидний нөгөө баг байхын ухамсаргүйгээр дадуулга хийж явсантай ижил буюу нөгөө дотоод ертөнцийн түүнийг нь өдөртөх хэмжээнд очсон байдаг учраас бидний яг өөрийн эзэн байр суурьнаас тэр дадуулга нь хийгддэг. Дотоод ертөнцийн иргэшэл дотор хийгддэг. Ийм ерөнхий чиг хандлага байгаа. За тэрийг хойш дэлгэрүүлж ярив. Энэ дадуулга маань өөрөө бясалгал болж хуурахын тухайд буюу бясалгал болгон энийг дадуулгыг хэрэгжүүлэхийн тухайд болохоор зэрэг ямарваа нэгэн багш нэгэн сургалтын бясалгалын сургалтыг хамрагдаж байж бид нар нэг тодорхой хэмжээнд энэ тухай ойлголттой болдог тийм үү. Тэгэхэд юу болд юм бэ гэхээр тухайн бясалгалын төв бясалгалын багшаар бясалгал заалгаж байхад дотоод ертөнц гэж юу байд юм бэ гэдэгтээ нүүр тулдаг. Буюу
дотоод ертөнцийн бидэнд өдөр тутмын буюу нэгэд насан туршид нь өгч байсан тэр дадуулгыг өөрийн эзэмшилд авах гэхээр дотоод ертөнц нь хүлээн зөвшөөрдөггүй буюу бидний нөгөө сурах хичээлээрээ дамжуулаад сургаж байгаа тэр хэлбэрээ дамжуулаад бидэнд боломж олгодог. Бидэнд өөртөөгөө байх тэр боломжийг олгохгүй байх бүхэл талын арга хэмжээг авдаг. За энэ нь яаж илэрдэг? Тодорхой нэг сэрэмцгээ аваад тэгээд түүндээ нэг жаахан горилог төрөөд тэгээд нэг энэ бясалгал болоод энэ хүн төрлийн тухай нэг жаахан гүнзгий бодолтой болоод эренгүүтээ хүн чинь нэг бясалгал юм чи ордог ч юм уу гэд ингээд нэг тиймэрхүү бодол төрөөд тэгээд түүндээ ямар бясалгаланд тохирох уу түүнийг тэг хаанаас олж мэдэх үү гэд ингээд бясалгалын тухай ярил сурал тавиад ингэж явж идэл нөгөө дотоод ертөнц чинь болохоор чимээгүй юм шиг те одоо яг болвол за харж л бай гэсэн шиг тэгээ яг бясалгал заалгаад бясалгал хийгээд ингээд за сайхан дөвлөрөөрэй за ингээрээ тэгээрээ гэх тэрний дагуу ингээд нүдэнаад ингэхийн зэрэгэл бодол эхлээл бужигнаад эхэлдэг. Тэгээд сэтгэх хүчин элдв юм арин тэгээ ухаан нь бүр мөсөн ингээд болиулах байдаг ч юм уу. Энэ нь нөгөө нэг дотоод ертөнцийн эрх мэдлэр бид нэр ухамсаргүйгээр дадуулах хийж явсныгаа одоо бид өөрсдийн эзэмшилд аваад эргээгээд ухраагаад бид нар өөр дээрээ авах гэхээр л болохгүй болчиход байгаа. Ийм л үзэгдэл бидний дадуулгаас бясалгалын энэ шилжилтэнд одоо болдог үйл явц нь ийм л юм өрнөдөг, ийм л болдог. Ер нь бол энэ бясалгалын талаар дараагийн нэвтрүүлгүүдээр мөсөд төвчлээ ярина л да. Тэр үеэр бүн тодорхой задлж тайлбарлаж ярина. Ер нь бол энэ дадуулга, бясалгал, тэгээ дотлол гэсэн ийм гурван бас л нөгөө нэг гадаад ертөнц, дотоод ертөнц, хүн ертөнц гэдэг шиг нөгөө чинь дадуулга тэгээл бясалгал тэгээл дотлол гэдэг бас л нэг ийм гурван дотогшоо гүн шумбах буюу одоо манай нэвтрүүлгээр яриад байгаа өөрийнхөө дотор сэлж сурах гэдэг энэ огтхууныг эзэмших түүнийг өөрийн болгох гэсэн энэ хичээл зүтгэл энэ ордлогын үр дүнгээр бий болдог гурван шат ажиллага байдаг нь энэ дадуулга тэгээ бясалгал дотлол. Энэ дотлол гэдэг энэ огтхуун нь бол нэлээд гүн гүнзгий яригдж байж буюу нэлээд ухамсарын өндөр түвшний буюу одоо зоригдлын их тийм шалгуур шаарддаг ийм төвшинлтөө. Энэ тухайд хожим дараагийн нэлээд олон сарын нэвтрүүлгийн дараа та бүхэндээ нэг тодорхой ярьж өгнө. Энэ дадуулгаар бид нар юу хийчдэг вэ? Юу болдог вэ? За хүүхэд гэдгээс нь эхлээд ярий тийм ээ. Хүүхэд одоо ингээд толгоогоо даадгуулаад тэгээд ингээд аав ээжтэйгээ хамт тишээрэн суугаад өөрийнх нь зориулт тишээрэн суугаад урд нь нэмээд тавьж өгөөд ингээд хормогчийн зүйлгээд ингээд хоолыг нөхөд хамаа замруу гэддэг тийм ээ. Ерөөсөө ингээд хамруугаа л ингээд хийждэг. Амруугаа хийж олохгүй шүтчихээ хийгээл ингээд энд бол нэг тийм юм дадуулгыг бий болгох гээд тэгээ сурах гад хичээгээд байна. Тэгж байгаа зүйлдээ нөгөө аав ээж нь халбгаар идэ сэрээгээр идээд байгааг хараад тэгээд дата нөгөө халбаг сэрэг тэгээс халбаг сэрэг ингээ барьчаад тэгээд ингээ хоолоо идэхгүй төрөөгөр ингээ бидрийг ерөөсөө одоо ингээ эцгийнхүүдийн юу хийн яг л дуурайдаг. Одоо гений төвшөнд одоо дуурайсан байдаг
гэдгээсээ илүү энэ дадуулга нь угаасаа яг бодит ахуйд яг энэ одоод болдог. Тэр дадуулга буюу тэр даган баясах үйл явц нь хүүхдэд ухамсаргүйгээр хэрэгждэг бөгөөд тэр нь шууд хүүхдийн ой санамжинд нь үлдээд яваад байдаг. Хоримд хадгалагдаад яваад. Тэгээд нэлээ олон хоногийн дараа нөгөө сэрээгүй бол хоол идэхгүй болчих тийм ээ. Халбахгүй бол хоол идэхгүй. За хабаг гэдэг ингээ нэхэн тэгээд хабагын өнгөд хабагаараа. Таал асууж судахсан жамаагүй эдэн. Энэ байдлаас үүдэлтэйгээр нөгөө хүүхд чинь нөгөө нэг юм одоо амтналаг маягийн байдлаар орхиод нэг тийм өөрийн энэ оюун ухамсарт хамаатай тэр дадуулгаас үүдэлтэй хоногшин үлдэх энэ ой санамжийн тухайд оюун ой санамжийн энэ шүтэлцэн дээр тогтдог тийм санах ойтой болчихж байгаа. Санах ойтой болоод тэгээд тэр нь ингээд хүүхдэд одоо бичигдээд буюу хадгалагдаад үлдэж байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нэг ингээд насан турштай юм дадуулгыг хийсэн буюу даган баяслыг хийсээр л байдаг. Тэгээ хүүхэд нэлээд том болох хүртлээр буюу 10 нас хүртлээр даган баясдаг. 10 наснаас хойш 20 нас хүртлээр дадуулга хийх маягтай. Тэгээд түүнийг 10 наснаас 20 нас хүртлээр өөрөө дадуулгыг өөрөө санаачлах буюу өөрийн одоо нөгөө дуртай дургүй хэмжүүрээр үнэлж цэгнж одоо аав ээжигээ дагахгүй. Би тэр хүнийг дагна, тэр одыг дагна, би тэрэн шиг хүн болно гэж маягтай. Ингээд нөгөө гэр бүлийн орчноос ингээд яг ууйдаад тэгээ өөр дадуулгыг хайдаг, өөр даган баясах зүйлийг хайдаг. Энэ нь нөгөө хүүхдийн суралцах хичээлийн буюу нөгөө нэг хүмүүн заяа маань өөрөө нэгэн дорой байгаад байх буюу унтаад байх боломжгүй юм төрөлтөн буюу байнгын урсаж байдаг юм урсацтай ийм төрөл учраас өнөөх нь нэгдэг дотроос нь нэгдэг буюу тэр хүүхэд юу болтлоо яатлаа явна уу тэр хүртэл явдаг. Тэгэхээр нөгөө хин хөвлөөд эхлээд тийм сайхан дадуулгыг буюу авдаг буюу тэр нь генээр нь дамжигдаад хүүхдэд дадуулга болоор байж идэг. Тэр нь болохоор яг генээс гент эцэг эхийн ген сүнсний ген энэ гурван ген нь буюу энэ удамшлан тэр эхийн хөвлөд байхад нь удамшиж орж байдаг. Тэр нь бол тэр нь дадж байдаг буюу тэр нь сууж байдаг гэсэн үг. Тэгээд тэр нь тэр дадуулах нь өшөө цаашаа өсөж хөгжих шаардлагатай боллоо гэж үзэж байгаа тохиолдолд эхийн хөвлөгөөс ундаг гэсэн ийм ерөнхий ойлголт байж болохоор байгаа байхгүй юу. Тэгээ яагаад 9 сар тээдхийн тийм ээ 9 сар тээжээж яагаад ингэдэм гэхээр тэр чинь 1 зартаа тэр 2 дахь 3 дахь 4 дахь сартаа ингэдэг гэдэг нөгөө биологи физиологийн шинжлэх ухаан ингээд яриад тайлбарлаад хэлж болно тийм ээ. Гол юм нь тэр чинь нөгөө энэ бүрэлдэж бий болсон тэр зүйл тодорхой хугацааны дараа дараагийнхаа түвшин рүү шилжих энэ хөгжлийн тухай судал нь явагдаж байгаа тийм ээ. Тэгээ хүүхэд хязгаарч нөгөө жоохнороо байгаад байдгүй бодолч хүн бараг л цаг минутаар өсч идэг шүү дээ. Тэгээд энэ яг энийгээ дагаад нөгөө дадуулга нь хүүхэд байхдаа дуурайх буюу даган баясах хэлбэрээр явагдаж байснаа 10 нас хүрээд сүлдээ яадаг байх нөгөө эцэг ихэ дуурайх нь нэг л удахартай байна те. Өмнө нь л өшөө одоо би энэ зургатаа гардаг тэр дуучин шиг болно тэр дамжин шиг биетэй хадаа болно гэдэг юм. Ерөнхийдөө нэг иймэрхүү үйл явц ингээ явагддаг байх нь л да. Гэхдээ энд бол ингээ нэг та нар өөрсдөө ингээ бодоод үзэх юм бол өшөө олон тийм дадуулгын задраг бий л дээ.
ингээд товчхон ярих юм бол нэг иймэрхүү байж болохоор байгаа даахгүй. Тэгэнгүүт эн чинь юу юм бэ гэхээр өөртөө дадуулж байгаа дадуулга. За нэгдүгээр ангид орлоо. Бичих сурлаа. Бичиг холбож уншиж сурлаа. Энд чинь дадуулсаар байж л болдог ч гэл тийм ээ. Дадуулахгүй бол тэр болохгүй буюу хичээлээ хийхгүй бол тэр даддаггүй. Тэгэхээр хүүхэд одоо эцэг эхэнч багш сургууль үзүүлэгч намж бүгд дадуулга буюу дасгал сургуулийг хийлгдэг. Бөмбөг тоглоход хүртэл дадуулга л байна тийм ээ. Одоо ингээд бөмбөг шидэхээр ингээл нөгөөх нь ойж буугаад ингээд хүүхдүүд маш сонирхолтой өөрөө тэгж бөмбөг шиг болмоо санагдах тийм л одоо гинэн хонгор байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө чинь бөмбөг шиг ингээд өөрөө усраад гэж цогцол тэгээд нөгөө бөмбөгийг ингээд дамжуулж шидээд ингээд тоглох гэхээр өөрөө барьж авч чадахгүй. Тэгээд тэгсээр оролцоор байгаа зүйлдээ барьж авдаг болоод тэгээс үлдээ өнөөгөө өшгөл тоглодог болоод тэгээд ингээд энэ бүх юм дадуулга байгаа байхгүй юу. Бид нар эцэг эхчүүд сургууль хүмүүжүүлэгч нар хүүхдийг сургууль хүмүүжүүлдэг, заадаг, номлодог боловч хүүхэд түүнийг оюуны тэр ой санамжаараа дадуулахгүй юм бол юу ч сурахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхэд хүүхэд өөрийн зөнгөөрөө буюу өөрийн зөнгөөрөө шууд тэр дадуулахаа дагаад өөр дадуулгынхаа тэр сэрэмжийг дагаад л ерөөсөө явчихдаг. Дотоод ертөнцийн оргилдоо хөрсөн хойнод л өөр хэрэг. Дотоод ертөнцийн өөр юм хийддэг, өөр юм ярьдаг болдог. Хүүхэд бол яг өсөж том болохтой юу хэрэгтэй байгааг өөрөө дадуулаад бий болгодог гэсэн үг л дээ. Хүүхэд ямар орчинд байгаагаас үл хамааран энэ дадуулга нь явагддаг. Тэр одоо ямар одоо орчинд нөхцөлд байгаагаас хамаарахгүй. Тэгээд нөгөө өөрийн одоо нөгөө махан биеийн буюу одоо биологийн үйл явц нь физиологийн үйл явц нь ай зөнгөөрөө л өсөж өндөөгөл том болно шүү дээ тийм ээ. Яг тэр том болж байхдаа зэрэгцээд тухайн хүнд үзэгдэж харагддаггүй. Одоо төрөжийн нөтрөл ярьсан тэр махан биеийг чинь гадаад ертөнцийн эзэмшин буюу нийгэм өмчлөөд авчнаа. Таны үзэгдэж харагддаггүй энэ сэтгэлийн хаанчлалтай энэ дотоод ертөнцийн чинь буюу одоо энэ бодол сэтгэл ухаан сэтгэхгүй энэ дөрвийг чинь дамжуулаад дотоод ертөнц хэмээх ертөнц таныг удирддаг гэдэг. Тэгэхээр нөгөө дадуулга хийж байх үйл явцтай бид нар дадуулга хийж гэн гэж хийж байгаа шүү гэхгүйгээр дадуулдаг байх юм байна. Тэгэхээр нөгөө дадуулга хийсэн би энэ дэр дадсан дадуулга хийсэн гэдэг юм нэг тийм одоо яг амьдралын төвшөнд анзаардаг. Тэгсэн мэт аль хэдийн сурцсан мэдсэн дадсан тий. Одоо жишээ нь ингээд хүүхэд ингээд нэг мэтгэд өөрөө алхаад явцсан. Хүүхэд хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр бол өөрөө хэлж мэдэхгүй. Аав ээж нь тэмдэглэл бичиж авсан байт юм уу? Видео бичлэгийн дээр юмар баталгаажуулсан байвал тэр чинь гэж яг өөрөө тэр хүүхэд том болоод тэгээд би яг төдөн сарын төдөн цаг минутанд алхсан гэж хэлэхгүй. Ийм дадуулгын ийм чимээгүй бөгөөд бидний өсөж хөгжих энэ хөгжилтэй хамт дотоод энэ ахуй маань бүрлдэж бий болж идэг байх юм байна л да. Тухайн нэг бие хүний хүмүүн заяаны эзэмшигч болсон тухайн тэр хэн нэгний. Тэгэхээр нөгөө энэ нь дотроо ингээд бид нар одоо өөрийн сүжил бодолтой болоод ингээд явчихна гэж байна шүү дээ нөгөө хэн нэгэн чинь. Тэгэнгүүт тэр хэн нэгэн чинь өөрөө энэ дадуулгыг ухамсартайгаар хийгээгүй байдаг учраас энийг дадуулга гэж үзэхгүй
би ийм байна, би энэ байна, би ингэдэг хоон гэсэн ийм л ерөнхий ийм аран шинтэй болдог. Тэр аран шин нь нөгөө энэ зан одоо суртахуун буюу зан харилцааны хэлбэрийг бий болгож өгдөг. Тэгээд ямар зан чанартай хүн бий гэдг нь тэндээс тодорхой болж харагддаг буюу гарч ирдэг. Тэгэхээр нөгөө энэ дотоод ертөнц чинь өөрөө тэр хүний зан характерыг тодорхойлдог биш. Дотоод ертөнцтөөгөө учраа олохгүй байгаа буюу дотоод ертөнцтөөгөө зөрчилдөж байгаа хүн өөрийн гэсэн тийм зан характерын төлөвтэй болж өсөж том болдог. Тэр нь мөн генээр дамжина, эцэг эхийн генээр дамжигдаад удамшиж ирнэ. Тэгээд өөрийн гэсэн одоо өөрийнх нь өсөж хүмүүжиж бий болсон тэр орчин нөхцөл. Энэс үүдэлтэйгээр тухайн хүний зан характер гэдэг юм бий болдог. Тэгээд зан характер бий болохын тэр үед л нөгөө дадуулагч нь хэлбэржээл тэгээд тэр хүний бий болгож байгаа юм хэлбэр байгаа байхгүй юу? Гэтэл бид нөгөө жаахан ухамсар сөхөө ороод ингээд вэйн амьдрал чинь юу болоод байна. Би ч одоо яаж амьдраад энэ амьдрал тэгэл яах юм. Тэгээд идэх юм хооноос идэж уух юм хооноос хөөцөлж байгаа ингээд дуусаад тэгэл одоо ингээд хүчхэн гэж юу. Энэ бодлын үүднээс ингээд нэг жаахан бяцлал хиймээр болоод ингийн алдаад нөгөө дадуулагч нь бяцлал хийлэгдэггүй ийм л ерөөсөө ийм дотоод одоо нэг бие хүчлийн буюу одоо эго гэж хэлтийн эхний хэлбэр нь тэр хүүхдийн зан характертай холбоотойгоор тогтсон тэр дотоод хэлбэржилт байгаа юм л да. Тэгэхээр тэр дотоод хэлбэржилтийг хэн нэгэн гэж ерөнхийдөө хэлчихэд байгаа боловч эн чинь нөгөө зан характер богоод тухайн хүүхдийн эцэг эхийн удамжил сүнсний өгөөдөл энэ удамшлуудаас нь үүдэлтэйгээр нэгийж адилхан гэж хэлэх боломж байхгүй. Яг энэ хорооны хэшгэ бүгд өөр байх. Ийм заяатай. Ийм тавилантай. Тэгэхээр энэ тавилангаа дагаад бидний нөгөө нэг дадуулахын маань ерөнхий хэлбэр нь адилхан. Одоо жишээ нь ингээд дотоод ертөнц бүхэн бий гэж хэлдэг шиг хүүхэд 10 нас хүртлээр одоо бүх дадуулгынхаа 80-аас дээш хувийг аль хэзээ олоод авцсан буюу өөртөө хэлбэржүүлсэн байт юм а гэж хэлэх бүрэн үндэстэй болчихж байгаа. Тэгээд 10 наснаас хойш 20 нас хүртлээр хүүхэд өөрийнхөө өнгө аясыг олдог. Тэн дутаа алдаж ононо. Тэн дотор чинь зөндөө юм бол тэгж явж 20 нас хүрлээ гэхэд 20 наснаас 30 насны хоорондоо дараагийн одоо жинхэнэ нэг мандан бадрах буюу тэр одоо залуу хүний энэ эрч хүчийн тэр гал дүл уцалж ингэж явдаг. Тэгэхэд аль нь ч байсан бүгд л дотоод ертөнцийн эрх мэдэл байсаар байдаг шүү гэдгийг та бүхэн маань ойлгож энийг сайн тунгааж бодож байгаа гэж найдаж байна. Энэ дадуулгыг бид нэр дадуулга байсан юм а. Энэ нь бяцлаглалын ихэнх үе байсан юм а гэж үзэхгүй бол бид нар бяцлал гэж юмыг өөр тусдаа гэж ойлгоо. Тэгээ энэ бяцлал гэдэг юмыг өөр тусдаа хүнээс сурдаг мэддэг юм гэд ойлгочих яваад ахаар нөгөө дотлол гэж хүн ертөнцтэй холбоотой тэр дотлол гэж дотоод аяллахын тухай ойлголтыг ерөөсөө хязгаарч хүртэж олж авч чадахгүй буюу түүн рүүгээ зорихгүй. Тийм зүйл байдаг тухайч ухахгүй. Ингэсээр байгаад л нөгөө энэ хэн нэгэн дээрээ буюу дадуулгандаа төгжирж тагжирж явсаар байгаад энэ учраа олохоо болчихно л гэсэн үг юм байна. Учраа олдог бол арга нь болохоор бид нар ингээд задаргаатай юмыг урсгаж байх буюу дэлгэж байх хэрэгтэй. Тэр өөрийгөө аргад тэгэхэд ингээд босгоод ир гэдэг чинь бид босоод ингэлгээс харах юм бол юм өөр харагдана. Хятад ингэлгийд болохоор өөр шал эсэргээрээ юм харагддаг гэж хэлж байгаатай адил байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ
дадуулгыг мяслагал болгон хувиргахын тухайд бид нар өөрийн гэсэн мэдлэг мэдээлэлтэй байх буюу түүн дээрээ одоо мяслагал болгон хувиргах гэдэг энэ асуудалтай нэлээд өөрөмсөг болж ирэх ёстой юм байна. Тэгэхгүй болохоор нэгэн мяслагал заагаал тэр нь тэгдэг ингэдэг үгүүдийг нь тэгж болохгүй шүү. Ёстой тийм байж болохгүй гэдэг ингэж байдаг. Тэр нь тэгж болохгүй гэдэг нь ямар ч үстэй. Тэглийг яах ингээд хүн эсэргчээд юм бодоод байдаг. Гэхдээ нөгөө мяслаглын одоо багш нарын юм зааж байгаа юмыг ингээд харахаар тэр нь одоо ингээд даган байсаа тэрэнд нь ингээд үнэн одоо итгээд ингээд явхаар урд өмнө гарна гэж бодож явж байгаа. Гэтэл бидний дотор угаасаа өвгдөөдөө байгаа тэр бясалгах чанар маань өөрөө бэлэн байж байгаа. Бид өөрөөсөө суралцах тухайд яриад байдгийн ерөөсөө гол учир нь энэ шүү дээ. Бид одоо орчлон хорвоо самсар окторгын гариг иргэсүүдтэй холбогдох нэгэн асаалттай байгаа гар утас нь бидний махан бие гэж хэлээд байна шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр SIM карт нь бидний сүнс байх нь шүү дээ. Тэр SIM карт нь бидний дотор байж байгаа. Тэгэхээр бид нар гадаад энэ гариг иргэсүүдтэй буюу энэ орчлон хорвоотой бид нар чөлөөтэй харилцаж болно. Гэхийн тухайд бид яах ёстой юм бэ гэхээр SIM картныхаа нөгөө кодыг мэдэх буюу тэрийг бид нар ажиллагаанд оруулах аргаал олох ёстой шүү дээ. Тэгэхээр бид нөгөө дотор байгаа бүх юм бид нар уудалж түүнийг учир нь олохгүй бол энэ орчлон даяартай холбогдож чадахгүй гэсэн ерөнхий ухагтхан байгаа юм. Тэгэхээр бид нар өөрсдөө гар утас мэтэр төсөөлөн бодох юм бол бид нар хязгааргүй их орчлон хорвоотой харьцаж болно. Тэгээд бид түүгээр дамжуулан бидний нас буюу бид хит наслахаа өөрөө шийдэж болно. Ийм боломжтой төрлийн баг уг нь бол. Тэгэхээр бид нар өвдөж хавтаад ингээд нэг тийм энэ л одоо жам юм да гэж ойлгодог энэ ойлголт маань өөр жам байх нь шүү гэдгийг бодож үзэх хэрэгтэй болж байна. Өөр жам байдгийм байна. Энэ одоо төрсөн бол өвдсөн бол өгшөрнө, өгшөрсөн бол хүн гэдэг энэ хутгуунаас бид нар давж гарах учиртай бөгөөд энэ нь буюу одоо энэ цаг бусын, мөнх бусын энэ чанар буюу энэ үйлчлэл нь бидний мөн чанартай буюу энэ сүнслэг энэ чанартай маань авчлахгүй зүйл шүү гэдгийг хэлж өгч байна. Энийг сайн ялгаж залгаж ойлгох шаардлага байна гэсэн үг. Тэгэхээр бид нар мөнх чанартай сүнс агуулсан байгаа мөнх бусын чанарт суралцж байгаа энэ төрөлтнүүд. Энэ нь их чухал байна, тийм үү? Тэрнээс хойш өдөржин үйл ажиллагааг бид нар дадуулгаараа хийгээд явчихад одоо 20 наснаас хойш бол дадуулгаараа хийгээд явчихад бид нар зүгээр гарын үзүүрээр. Тэгэл энэ одоо хайртай дотны хүмүүс тэгэл одоо найз нөхөд ажил мэжлийнхэнтэйгээ бол зүгээр сэтгэлийн үзүүрээр зүгээр харьцаад явчихна. Асуудал байхгүй. Чин дадуулсан. Асуудал байхгүй. Энэ дадуулгаараа л бид нар бүгдөө ингэ шийдэж явж. Ажил төрөл ямарваа нэг юм хийлээ хадаас алах боллоо гэх чинь гарын үзүүрээр л хийчих шүү дээ, тийм ээ. Тань чинь сүйд болох юм байхгүй. Энэ нь өөрөө ингээд бидний дадуулах бясалгалаар бий болчихдог. Биднэрт угаасаа ингээд өвөгдчихдөг, өвлөгдчихдөг. Ингээд одоо бидний сурсан зүйл гэж одоо ерөнхийдөө хэлдэг дээ. За жишээ нь ингээд тодорхой нарийн мэргэжил эзэмшиг гэхэд тэрийгээ бид нар 4, 5, 6 жил дадуулж байж тэр сургуулаа төгсөж тэр өөрөө тэр сурсан мэдснээ өөртөө дадуулсан гэдгээ батлаад тэгээд шалгалтаа өгж диплом аваад төгсдөг шүү дээ, тийм ээ. Энэ дадуулга нь
гадаад ертөнцөөс буюу нийгмээс бидэнд олгож байгаа ийм боломжит одоо мэрэгжил мэдлэгийн энэ боловсрол байна. Энэ нь дадуулгаар бий болдог. Дадуулга үгүй бол нэгчим алхам хийж болдгоо бид нар. Тэгэхээр бясалгал гэдэг маань өөрөө дадуулгын суурьтай байдаг байх юм шиг үдийг бид нар мэдэж авдаг буюу түүнийгээ бүр аль хэдийн зүгээр бага багтаа ойлгочихсон байх юм учиртай юм байгаа юм л да. Тэгээд нөгөө дадуулга бид өөрийн эзэмшил. Энэ бол миний дотоод ертөнцийн эзэмшил биш. Тийм байх ёсгүй. Чи миний эзэмшил. Энэ сэрэлт, энэ босолт, энэ аргадалтыг бид нар өөрөө хийж буюу түүгээр дамжин бид нар улам илүү сэргийх сэхэлэг болох юм ухамсарлаг, оюунлаг юм хөгжлийг өөртөө өөрийнхөө дотор явуулдаг юм байх ёстой. Ийм боломжтой ийм төрөлтөн бид нар. Тийм учраас хүмүүн заяа гэж өөр ингээд босоо хоёр хөл дээр явдаг ийм төрөлтөн энэ зориуд бий болжээ. Тэгэхээр үүний дадуулга нь махан биетэй холбоотой. Хүн дотоод дадуулгын тэр хэлбэржилттэй холбоотойгоор хүмүүн бий болох буюу хүн төрөлтөн энэ дэлхийн гариг дээр насан туршдаг байх нь л дээ. Ингээд насан туршсан байхад насан туршдаа одоо бид нар яах нь дадуулгаараа л асуудлыг шийдэж явчихна. Тэр дадуулга дотор ч таны зан характер эдийн төлөвшчихсэн хэлбэрчсэн байж байгаа. Тэгэхээр тэр зан характертай уйлдсан тэр одоо авах гээх дуртай дургу таагүйгээр ялгамжаатайгаар бид нар амьдралынхаа зам мөрөө сонгоцсон. Тэгэл нэг тийм ажил мэргэжилтэй нэг тийм нийгмийн одоо давхарга төвшөнд хамааралтай ингэ явж идэг. Тэгэхээр бидний нөгөө нэг зан характер гэдэг маань өөрөө тэр дадуулгаас үүдэлтэй бий болсон байдаг учраас зарим нь их дуугүй бодлогошорсон. Зарим нь нэг тийм аманцар хил амтай ингээ тэгээд одоо ерөөсөө өчрөө олж салдаг юм зантай байх ч юм уу. Ингээд бидний нөгөө нэг ямар ч адилгүй болчдөг нь ийм дадуулгаас үүдэлтэй буюу тэр гисэнд байх удамшлын үндэстэй бөгөөд дараа нь дадуулгын хэлбэржилттэйгээр бий болчихдог юм зүйл. Тэгэхээр бид нар энэ хэлбэржилттэй бид нар өөрийн болгож авах буюу дотоод ертөнцөөсөө үүнийгээ бид нар өөртөө авах хэрэгтэй байгаа. Дотоод ертөнцийн түүнийг эзэмшээд яваад байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Дотоод ертөнц гэдэг чинь бидний зан характерыг бүр ингээд баццсан явж байгаа юм шүү дээ. Дотоод ертөнцийн бидний зан характерыг эзэмшдэг. Уурлах ёстой юм байна, уурлах. Одоо ингээд яахан сэрч хэрээд юмыг ойлгоод тэгээд ингээд бяцлал хийгээд ингээд явсны дараа уурладаг юмдаа уурлах болчдөг хүн. Нөгөө бяцлагч хүн. Бяцлал хийж байгаа хүн. Тэгэхээр нөгөө гэр бүлийнхэн ч юм уу найз нөхөд нь энэ мань юмтай болчлоо. Зайл эдийн энэ чинь уурлаад явж идэг үстэй. Чи юус уурлахгүй ингээ нэлээгээл тэдэг шиг байдаг юм. Энэ тэр нэг бяцлал гэсэн юмдаа яваад энэ яг дэмэрчлээ шүү. Тийм л юм болдог. Тэгэнгүүт нөгөө дадуулгыг буюу өөрийн эзэмшилт авахар хүн яг л тийм би яг л ингэдэг хүн би ингэл болно би ингэдэг би ингэдэг би ингэнэ гэдэг энэ нэг дотоод ертөнцийн өдөртөмжөөр хийгддэг сэтгэлийн хаанчлалтай энэ донсолгоотой энэ тэнцвэргүй байдлаа тэнцвэржүүлэх гэдэг ирдэг учраас нөгөө нэг тэнцвэргүй савлаад байдаг энэ дотоод ертөнцийнхөө энэ байдалд автахгүй байхаа хичээдэг. Тэгэхээр яаж юм дотоод дадуулга буюу дотоод тэнцвэрийг олох дадуулга хийгээд эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр
дадуулгыг өөрийн эзэмшилд авч байна гэдэг маань өөрөө бясалгалтан болж байна гэсэн үг байна. Яг бясалгалын одоо тийм ямар нэгэн тийм төв юмд хамрагдаагүй ч гэлээ гэсэн хүн ер нь ингэж дотоод бясалгалтан болдог. Яг тэгвэл галзуурч гадаг. Яг тэгвэл дотоод ертөнцийн тийм айхтар хүчтэй. Бодлоор тамлана, сэтгэлээр тамлана, сэтгүүгээр доромжлон бүр уландаа гიშгэн ухаанаар бүр толгой эргүүлнэ. Тэгэхээр бид нар бүр ингээд яах юм бэ? Юу болоод байгаа юм бэ гэж ашгармаар болдог. Ялангуяа одоо энэ цахимчсан энэ 90 цагт 30 онголгол харлал бол тэгэл нөгөө сэрэмжлэхээгүй үчин болохоор дөвс гал явна. Эсвэл гал налглал явна гэл янз бүр олчих гол байдаг байхгүй юу? Ер нь тийм болоод байна. Дотоод ертөнцийн төөнийг удирддаг. Хүн тэнцвэртэй байх тухайд энэ бясалгалын ач холбогдол байдаг. Тэнцвэргүй байдаг учраас бид нар дандаа савлгаатай байдаг буюу энэ нийгмийн давлгаа, энэ нийгмийн нэг докторгүй байдал чинь энэ дотоод ертөнцөөс үүдэлтэй байдаг учраас бид нар дандаа энэ хойшиг нуур тодорхой бус, төвшин бус, тайван бус ийм байсаар л байгаад байдаг. Тэгэхээр бид нар нийгэм дотор гадаад ертөнцид бид нар тайван байх боломж байхгүй гэдгийг ойлгож мэдсэн цаг цай нөгөө энэ дотоод ертөнцийн учраа олох тухайд энэ бясалгал руу ордог. За бясалгал биш байж болно. Бүр гүн бодолд ордог хүн. Угаасаа. Манай монголчуудын одоо нэг удамшлын буюу энэ онгод тэнгэрүүдийн энэ харилцааны энэ алхам маань тэр өөрийн махан бий болоод энэ сэрэм цэхэний энэ ой санамжны энэ дадуулгыг өөрийн эзэмшилтэд авч хийж хийгддэг зүйл. Тэгэхгүй болвол тэр хэзээс одоо онгод тэнгэрүүдтэй холбогдохгүй. Тэгэхээр нөгөө тэр дотоод ертөнцөө яг тухайн үедээ буюу тэр бөөлдөг янз бүрийн тийм үедээ яг дотоод ертөнцөө бүрэн орхидог гэсэн болж таардаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө дадуулахаар дүүрсэн байгаа дотоод ертөнцийг яг бясалгал хийхэд бид нар гээд орхиж чаддаг. За энэ нь бол бараг секундээр яригдан да. Тэгэл 1 секунд 2 секундын дараа буцаад нөгөө дотоод ертөнцийн бужигнаал босоод. Тэгэхэд бид нар тайван сууж байгаа боловч дотроо бид нар арцганж яадаг. Ингээд бясалгал хийж болохгүй багшаа яах вэ гэдэг нөгөө бясалгалынхаа багш руу хандна. Багш нь ингэн тэгин тийм арга гэдэг ингээд янз бүрийн дотроо ингээд тоодох байдаг юм аялагч байдаг юм уу маань мэгзэн маш гэдэг ингээд янз бүрийн аргаар үзээлээдэг. А гэтэл бидний дадуулга маань өөрийн эзэмшилд ирэхээр тэрийг бид нар удирдах болдгийм байна гэдгийг нь ойлгох энэ нь биднес чухал болохоос биш. Хин нэгнэр заалгаа түүний зааснаар нь явах гээд хичээгээд байх нь бидний дадуулгын мөн чанар угаасаа биш байх юм аа. Тэгэхээр бид нар дадуулгаа бясалгал болгохын тухайд бясалгалаа дотлол болгохын тухайд бид амьдраад байгаа юм шүү. Ийм л амьдрал байдаг юм шүү. Эн чинь хөгжил юм шүү. Ингэж хөгжих юм шүү гэдгийг л одоо хэлж өгч ингэж л та бүхэнд ойлгуулах гэж одоо ингээд их л хичээж байна л да. Тэгэхээр дотоод ертөнц гэдэг маань л ерөөсөө энэ тамын тоогоо болчиход байгаа байхгүй юу? Бид нар бие биендээ тамын тоогооны үлгэр болоод бие биенийгээ доош нь татаад тэгэл тэр тамын тоогоондоо адилхан буцлаад байдаг юм биш. Ерөөсөө тийм байдаггүй. Бид өөрийнхөө дотор өөртөө тамын тоогооны ийм амьдралаар бид өөрөө дотор амьдардаг. Тэгэхээр яг ганц тоод энэ дотор ч л дотоод ертөнц гэдэг тамын тоогоо байдаг. Энийг л та нар минь маш сайн тогтоож ав. Энэ бол таны насан туршид чинь хамт явах таны суралцах ёстой хичээл бөгөөд өнөөдрийн энэ дадуулгын хэлж байгаагаар болохоор дадуулгын цуглуулга болсон тамийн тоогоо. Ийм тоогоо буюу дотоод ертөнц таныг удирдах байдаг юм шүү. Тэгэхээр энэ
бясалгал гэдэг зүйл нь өөрөө бидний мөн чанар буюу бясалгагч чанар гэдэг нэг хүний мөн чанар их язгуурын улбаатай өгөгддөг энэ хөгжлийн дотоод хөгжлийн маань түлхэж болж өгдөг ийм хичээл сургалтын хэлбэр байгаа юм. Тэгэхээр нөгөө дадуулсан зүйлийг бид нар мэддэг. Дадуулсан зүйлээ бид нар ойлгодог. Дадуулсан болохоор бид нар түүнийгээ илүү сайн хийж чаддаг. Тэгэл ойлгоцсон, мэдчихсэн ойлгоцсон. Тийм хийдэх чаддаг. Ингээл хүм болцсон юм шиг боддог. Гэтэл үгүй нөгөө дадуулагч нь цаашаа тэр олон дадлууд чинь бүгд задарч бүгд нэг болж иж бид нар нөгөө эзэн байр суурь олж авах гэдэг байна. Тэгэхээр дотоод ертөнцийн бидний дадуулга буюу бидний тогтсон зан характертай холбоотой бидний би энэ байна гэсэн яг тэр цэг дээр бүх дадуулгатай, дадалтай бүх юмтай чинь нэг тэгээд бүгдийн нэг дор ингээд өдөрддөг буюу эзэмшчихсэн байдаг. Тэгэхээр дотоод ертөнц гэдэг маань бидний одоо түрүүн хэллээ насан туршийн маань хамтын явах бидний сүүдэр, бидний дотоод хүний маань сүүдэр. Тэгэхээр бид тэр сүүдрээ яах нь? Тэр сүүдэр бидний өдөртөд байх биш. Бид сүүдрээ өдөрдөж явах ёстой дадуулгыг хийх ийм учиртай төрөлтөн болцоод байгаа. Хизээч бид нэр сүүдрээ дагаад явахгүй тийм биз? Бид хаашаа сүүдэр тийшээ дагна. Гэтэл дотоод ертөнцид юу болдгоо? Бүх юм уруугаар хэрэгждэг. Хөлөөрөө толгой хийсэн. Толгоогоор хөл хийх гэл ингээд өнөөх нь явж өгөхгүй ингээд байгаа. Ийм байж болдоггүй хүмүүсээ. Тэгэхээр энэ дадуулгаас үүдэлтэй бид нар бясалгалтан болох энэ боломжийг бид нар угаасаа авдаг. Тэр бясалгалтан болж ирэх төр төвшөнд бид нар хэрэг ойлголтын төвшөнд байгаад байх аваас бясалгалтан болох тэр төвшөнд төрөөчийн нэвтрүүлгээр хэлсэн тэр нэгэнд оройтсон байдаг буюу насан өндөр болсон байдаг. Ухаан самуун болсон байна. Тэгсэн байтал айдтай ийм л байсан юм байна шүү дээ хүүхдүүд мань ингээд хэлэх гээд байдаг. Хэлж мэддэггүй. Юу хэлэх гэж ойлгодгүй. Яаж хэлэх гэж мэддэггүй. Үг нь нөө чэйсэнд нь багтдаг. Хаанаас нь эхэлж ярихаа мэддэггүй. Маш их юм ярих гад. Тэгээ энэ нь нөгөө төр бясалгалтан болж ирээд тэгээд бид нар бясалгалтан болохын даваан дээр бид нар энэ асаа дуусгадаг болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бушуухан дадуулгын бүх төр цуглуулга бүхнийг тэр дадал бүхнийг бид нар задлахгүй л болохгүй. Эн чинь заавал задлах ёстой байдаг ч үл. Гэтэл биднийг хүүхэд ахуй наснаас нь 13-4 нас хүрэхэд тэр дадуулгыг цуглуулсан тэр архив бүхий дотоод ертөнцийн яасан байдаг байх нь бидний ороо дээр гараа суудсан. Толгой дээр суудсан байдаг. Тэгээ бидний толгойг чинь хөл болгоод хөлийн толгой болгохгүй ингээл самууруулаад. Тэгэхээр бид нөгөө зүй зохистой хөгжлийн амтыг мэдрэхгүй тэнцвэртэй байж чадахгүй. Бандан оож туссан, унаж боссон ийм хувь тавиланга хараасан ийм байдлаар бид нар ингээд зүтгээд хүчлээд ингээд одоо хиймлэр л яваад байдаг гэсэн үг одоо байхгүй. Тэгэхээр дадуулга бүхнээ бид цуглуулж аваад тийм одоо дотоод ертөнцийн чинь бидний сургалт гэдэг нь шүү дээ.
бид нэр сургадаг зүйл болохоос биш тэр чинь байхгүй ёстой байгаад байцсан биш ээ. Тэр чинь тамийн тогооны үлгэрээр бид нар суралцсан. Тэр тамийн тогоонд бид нар буцалж яаж тэнд нь бид суралцж яаж бид нар гарч ирнэ. Тэгэхгүй бол энэ хүн төрлөө чи бүтэхгүй. Ингэж яриад байна. Энэ бяцлахгүй нэвтрүүлгийн энэ бяцлахгүй подкастын энэ 3 дахь нэвтрүүлгэн дээр ирж иж энэ шин бүр ингэ задаргаатай болж ирнэ. Ингэж ирж таны өөрийн мөн чанар буюу дотоод тэнцвэрийг хадгалдаг энэ бяцлагалтан хэмээх таны өөрийн тэр бяцлагч чанар буюу одоо хүмүүний мөн чанар гэж яриад байгаа шиг бяцлагч чанар чинь сэргэн босч ирнэ гэж байгаа. Тэгэхин тухайд дадуулга бүхнээ бид нар задахгүй бол дадуулга бүхнийхээ иргэшэл байшаар л байна. Тэр дадуулга бүхэн чинь бидний дотоод ертөнцийн сургалт хичээл туршилтал байдаг байж таарад байгаа юм л да. Тэгэхээр бяцлал гэдэг маань тийм их биднээс хол юм бол биш. Дадуулгаас бяцлал руу шилждэг юм байна шүү гэдэг энэ ойлголтыг бид нар сайхан сэлүүхэн хүлээгээд авчих хэрэгтэй. Сайхан сэлүүхэн хүлээж авна гэдэг маань дадсан зүйл буюу дадлаг болсон зүйлийг би түүнийг өөрийн эзэмшилд авахар тэр маань миний хийж чаддаг зүйл би түүнийг мэднэ. Энэ бол би гэж ойлгоно. Энэ зүйлийг бид анхаарч яг би мөн үү? Яг би энэ мөн үү? Ингэж бид нар авч үзэхгүй бол бид нар нөгөө дадуулгахтай хамт яг тийм чигээрэл яваад идэг. Тэгэл одоо том доктор профессорууд одоо байна шүү дээ. Тэд чинь бүгд л яг налих хүчиг тийм дадуулганыхаа хоол тоглоом болоод яваад идэг л да. Тэгэл доктор профессор хүн оочихом тэр хүн биш юм шиг царайлна. Тэгдэг. Угсаал тийм байдаг. Тэгэл доктор профессор гэхэр чинь өөр хуцлан те. Тэгэл өөр. Тэгээ дээгүүр харна. Тэгэл одоо залуу докторууд одоо ч гом их болж байна да. Тэгээд тэр доктор гэдэг нэрийг нь бид нэр хүндэтгэж вау доктор гэж штэ гэдэг ингээд хүндэтгэх. Гэтэл нөгөө тэр докторын дотор талын дадуулга нь огт задраагүй буюу тэр дадлаа өөрөө ойлгож мэдээчгүй тэр дадлуудтай учирч ингэж холбогдоочгүй явж магадгүй байдаг. Тэгэхээр энийг хүн гэж үзэхгүй. Хинэг нь л гэж үздэг. Ийм хатуу шалгуур биднээс авдаг. Энэ дэлхий гараг. Энэ дэлхий гарагд бид нар суралцаж буй хүмүүн заяатан. Тэгэхээр альва зүйл задрахгүй бол илчирч муудах цондон дуудана. Идэ бээр болно. Тэгээд дотроош нь өвтгөн зовоон шаналгана. Энэ бол амьдрал дээр зүгээр л болж идэг үйл явц шүү дээ, тийм ээ. Бид нар дотор юу болж байгааг мэдэхгүй, юунаач болсноо мэдэхгүй шанал зовж, өвдөж. Тэгээд түүнийг нуудаг ч юм уу. Түүнийг ингээд ямар нэгэн байдлаар ингээд задлтгүй. Тэр нь идээвэр болоод шархлаад бүр дотроос өмхийрэл байгаад байдаг. Хүн заяатан бол ийм байх ёсгүй. Агшин тутамдаа хүн задарч, агшин тутамдаа хүн урсаж байх ёстой. Цэвэршиж байх ёстой. Тэхийн тухайд дадуулгын боол байж ерөөсөө болохгүй гэж. Энэ дадуулгын энэ сүлжээс энэ хэрсэн энэ аалзны тор гэдэг дөрвийн нэвтрүүлгээр яриад байна. Энэ цахим сүлжээний торон дотор байгаа шиг бид нар өөрөө энэ дотоод ертөнц хэмээх тамийн тогоонд чанагдаж байгаа юм. Энэ хэмжээшгүй хэм дадуулганд бид нар өөрсдөө тодорхойлцоод энэ дадуулгаараа бид өөрийгөө мөн байна гэж бодоод яваад байгаа гэдгийг анхааралтай
бодож үзэх юм шаардлагатай. Ийм учир дээрээс энэ бяцлах ухааны нэвтрүүлгийн анхныхаа дугаараар энэ дадуулга гэдэг энэ үгийг та бүхэнд зориудаар ингэж хэлж үүнийг сайн ойлгож үзээрэй гэж ингээд энэ дадуулга гэдэг үгийн санд чинь мартуулахгүй тулд хэлж өгж байгаа ийм нэвтрүүлэг болж байна. Бяцлал хийх нь дадуулга задлаагүй тохиолдолд бүтэхгүй гэсэн үг байна тийм ээ. Бүтэж байгаа юм шиг бодож өөрөөсөө бүтэхгүй. Маань тарин уншаад тэгээд ингээд дотроо төсөөллийн сайхан тийм ахуй үүсгээд тэгээд тэн дотроо ингээд одоо хэдэн цагаар чамаагүй суугаад бяцлагаад ингээд манай хөгжөөгөөд ингээд сайхан сууж болно тийм ээ. Энэ бол болдог зүйл. Энд чинь бүр олон зуун жилээр ингээд туршлага хөрөнгөлүүлээд хөгжсөөр өдөрт ирсэн байж байгаа одоо энэ йог, тарины, бяцлаглын маш олон тийм хэлбэр төрлүүд байна. Энэ чинь болохгүй юм биш болно. Гэвч таны нэгэн насны хэргийг чинь бүтээх тэр бяцлал галтан болж босч ирэх өөрийн тэр босолт, өөрийн тэр өөртөө эзэмшил, өөртөө эзэн болж тэгээд өөрийнхөө тэнцвэрийг олох энэ дадуулгад захирсан энэ захирах энэ өөрийн эзэн байсан үнд чинь ямар ч нөлөө үзүүлж чадахгүй байх тун магадгүй байдаг шүү гэдгийг санаж авах хэрэгтэй. Бид нар хүүхэд байхдаа дадуулсаар бид нар яваа сурчдаг, хөлд орчдөг. Тэгвэл бид нар дотоод ертөнцөө судалж түүнийг мэдэж түүнийг дадуулсаар байж бид дотроо хөлд орохгүй юм бол бид нар дотроо явж сурахгүй. Бид хөлд орохгүй. Дотоод хүнээ бид хөлд оруулж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр хоёр хүмүүний тухай бид яриад байна тийм үү? Хэн нэгэн хүн. Тэгэхээр энэ гадаад ертөнц буюу нийгэм бидний мөн одоо үүсмэл чанар, мөн чанар хоёрт маань цаад болдог. Энэ сургалт байдаг юм аа. Энэ нь бол гадаад ертөнц нь бол буюу нийгэм нь бол ив хэлхэн байна тийм ээ. Бид түүнийг хамтдаа нийлж байгаад энэ дадуулгынхаа энэ цуглуулгыг задлсны үндсэн дээр энэ нийгэм дотор ч ерөөсөө дадуулгаас үүдэлтэй л юм бий болчихсон юм байна. Тэгэхээр энэ нийгмийг ингэж засах үнэн боломжтой. Бид өөрсдөө өөрийгөө зассны дараа тэрнээс биш өөрөөр нь хичнээн ухаан зараад хичнээн ухаанд нь сэхэтэн мундаг хүн гарч ирээд энэ нийгмийг өөрчлөх боломж байхгүй. Тэрнтэй адилхан бид нар хэн нэгнээс хүмүүн болон төгөлдрчхийн тухайдад бид нар энэ дотоод ертөнцийн дадуулга болсон энэ дадуулгуудыг бид бүгдийг ширхэгчлэн задлах энэ ажлыг хийх ёстой байгаа. Тэгэхгүй бол бид нар тэнцвэргүй. Энэ олон дадуулгын жинги одоо энэ тиймээ таталцлын хүчийг бид дийлэхгүй бид байнгын унж туссан толгоогоороо хөл хийсэн хөлөөрөө толгоо хийсэн ийм байдалтай эргэж өрөөл юм. Тэгээ яагаад байгааг нь мэдэхгүй бид. Яагаад тэгвэл задлахгүй байгаа учраас хүүхэд ахуй наснаас дадуулга гэж та боддоо та одоо хэдэн настай төдий чиний их дадуулга буй болсон байна гэсэн. 20 наснаас хойш бид түрүүнд тодтогч хэлсний учир нь болохоор 20 наснаас хойш бид энэ дадуулгыг задлахад асар хурдан задарна. 40 наснаас хойш бол эдтэй мөн хэцүү задарна. За 60 наснаас хойш бол за тэгээд задлах нь бараг өнгөрж байгаа. За энийг ярихад бас нэлээд яриа болно. За ерөөхдөө товчхондоо ийм. Тэгэхээр нөгөө нас гэдэг маань өөрөө бидний ингээд хилээд өгдөг байх нь шүү дээ. Одоо ингээд за тэгин шүү, ингэн шүү гэдэг. Тэгэхээр ингээд одоо 10 нас хүртлээр бид нар өөрийн эргэн тойрныхоо хүмүүсээс даган баяссан тэр дуурайлтаараа бид нар датуулахыг бий болгодог байх нь. 10-аас 20 наснд бид өөрийнхөө дотор буюу өөрийнхөө дотор бид нар өөрсдөө бид нар туршлага хөрөнгөлүүлдэг гэсэн үг. Тэгээ энэ дадуулга нь насан туршид чинь хоногш үлддэг.
Тэгээ та юу хийдэг вэ? Хамаагүй гэдэг нь шүү дээ, тийм ээ. Та ямар нүгэлтэн байсан ч болно л гэдэг. Гол нь та одоо яг хүн төрөлтөн байна. Тийм учраас хүн төрлөө өөдөн татаад босоод ирээ. За тэгж ус төрхийн дараа нь нөгөө дадуулга задлах, тэр дадуулганы задлсан бүр дээрээ өвн тэнцвэр болоод явцсан, тэнцвэр олцсон. Нөгөө бусад дадуулгуудад тэнцвэржүүлэхийн тухайд, задлахын тухайд өшөө цаашаа хөгжлийн тэр шинэ ухамсарт оюунлагын тэлэлтүүд явагдаад л байна л гэсэн. За энэ удаагийн бяцлах нэвтрүүлгийг ингээд өндөрлөе. Ирэх сард ирэх шинэ нэвтрүүлгээр иргэн уулзъя. Анхаарлаа хандуулан сэтгэлээ чилээсэн та бүхэнд гэл айлгаа. Дараа иргэн уулзъя. Түр баяртай.